За би өнөөдөр энэ блог минь юуны тухай вэ гэхээр би өнөөдөр хоёр зүйл бодолтой авсан байгаа. Тэгээд ер нь бол нэгийг угаасаа төлөвлөгөөтэй авсан, нөгөөх нь ерөөсөө төлөвлөөгүй зүгээр дэлгүүр орчоод тэрийг авчаад тэгээ гарангуудаа энд байгаа мó энд байдаг юм ороод үзгээд авсан. Гэхдээ ерөнхийдөө юу авах вэ гэдэг бол аль хэдийн энийг би юу намдаа гэж судалж байсан. Сар гарan судалсан. Тэгээд сар чиш юм аа 7 хоног судалсан юм. Тэ Агаас ичээ гайваас тэр та хийчихсэн чинь ард хоёр залуу маягаар Sorry, you don't sell Jordan 1 woman? Yeah, we do, but it's sold out. It's finished. Oh, okay, Did you try Brown Thomas upstairs? Yeah, I did, but there is none my side, so I come in What here. about the shop size? I will try. Thank you. Jordan нэг ирэнгуудаа дууссан гинэ харин ингээд ирэнгуудаа дуусаад байдаг байхгүй. Sold out нэ. Өнөөдрийн блог минь миний 3 дахь блог. Тэгээд 2 блогийн минь намайг дэмжиж үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Анх удаа блог хийж үзэж байгаа болохоор хэрвээ та нар анзаарсан бол эхний 2 блог минь хоёулаа нэг гар утсаараа бичсэн. Тэгээд одоо энэ блог маань ч гэсэн гар утсаараа бичиж байгаа. Тэгэхээр яг юу асан бэ гэж хэлээ. Хамтдаа задлаж үзье. Unboxing хийе. Тэгвэл тавьсан байна л та. Тэнцэрэн энэ бичиг нь гараад ирж байгаа юм байна. Камер авсан байгаа. Тэг өөдх нь болохоор яг миний төлөвлөж байгаа дагсан зүйл. Өнөө тэнцэрэн пүүз би пүүз авсан байгаа. За эхлээд хэдүүлээ пүүзнээс нь хэлж үзье те. Ямар пүүз авсан бэ? Тэгэхээр би классик өмнө хийсэн те. Угаасаа классик замд болохоор улаан хар байдаг. Тэгээ улаан хар байдаг. Улаан харын чотны ямар яг миний хүсчихсэн юм хараа. Нэрэн. За тэгээ өмсөд үзсэн чи яг таарч байна. За хамгийн гоё чухал хэсэг нь ингээс нэ. За юу ч гэсэн энийг ингээд ишээ тавьчих. За тэгээ хоёр дахь маань камер маань. Тэгээд би өнө бол интернетээс маш олон хүмүүсийн нэг камерны харьцуулт хийснийг ингээд хараад тэгээ харж ажгаад ерөн дотроо за энэ хоёр камерын аль нэгийг л авна гэж бодсон байсан. Аль нэг нь зүгээр юм байна гэд миний асууж байсан хоёр камер байна уу? Өмнө байна уу гэж асууж хоёулаа байсан. Үнийг асуусан чинь ер нь ойролцоо үнэтэй 50 евроны зэрэгтэй. Тэгээд би угаасаа дотроо Sony-гийн камер авна гэж бодсон байсан. Sony-гийн ялангуяа блог хийхэд зориулагдсан тийм камер авна гэж бодсон байсан. Тэгээд ороод эндээс камер авсан байгаа. Тэгээ яагаад энэ камерыг сонгох болсон бэ гэхээр одоо энийг асаа 2-3 хамтаа ер нь 2 зүйлсний бодоод авсан л та. Тэгээд за камерын маань нэр болохоор Sony ZV маань гэдэг камер маань ингээд ерөөсөө хамгаалгаагүй шууд Sony-гийн үйлдвэрээс ирсэн. Хамтдаа шинэ камераа задлж үзье. Sony ZV маань болохоор 2020 онд худалдаанд гарсан байгаа. 20 оны 5 сард хийжсэн байгаа. Худалдаанд гарсан. Энэ яг одоо тренд болж байгаа камерыг сонгосон бай гэхээр нэгдүгээр тийм өөртөө дотроо юм микрофонтой мэргэжлийн хэмжээний одоо дуу хураагууртай гэсэн. Тийм учраас хамгийн одоо нэг сонгох болсон гол шалтгаан маань энэ байсан.
За би ингээд татлаа. Мөн тавчж байгаа чинь. Өнөөдөр хийж бодоогүй л амир ядраад орж ирээ. За амридаа хоолой юм. Тэгээ хичээлээ юм. Сулгаа юм гэдэг сууж ирсэн. Камер руу хараад нүдгүүгээ тэрөөсөө болтгүй. Тэр та нар блог хийдэг хүмүүс шүү дээ. Би одоо ингэж өөрөө дөнгөж хэлж байгаа. Ямар ч туршлагагүй. Бүх юм надад шинэ байгаа байхгүй. Ямар камер самгүй яах вэ гэвэл би интернет орчин. Энэ харtiin интернет орчинд одоо ямар нэрээр авах вэ? Ерөнхийдөө миний блог хийх бас зүйл минь бас шалтгаантай. Зүгээр нэг дуртай блог хийе гэж орог байгаа. Тэгээд шалтгаанууд ихтэй дараа нь хэлээ. Тэгээд ингээд үзээлэн. Тэнгүүд блог зүгээр би ингээд 2 удаа ингэж бичлэг хийж надад ингээд амар олон. Оо би амгалт амар хүч шаардсан. Цаг их орж байгаа байхгүй. Тэгээд ингээд миний зүгээр хэлэх гээд байгаа санаа одоо би ингэж жишээ залбаа ТV-г амар үздэг. Яагаад гэвэл айгу зөв баттай залуу шүү дээ. Ярьж байгаа хэлж байгаа юм таалагддаг. Би ингээ баян үзээд хийдэг юм байна. Би өөрөө блог хийж эхлэх хүртэл ганц ч удаа subscribe дараагүй, бичлэгэн дээр нь лайк дараагүй зүгээр хараад тэгээд тийм нэг бас яг тийм сонсоод тэгээд эсвэл тийм нэг кино дээр алмаз яг кино гэсэн. Өөр ийм бас цаасаа байна. Тийм дээр болохоор саний мэдсэн бас ийм том ийм заа нам байна. Тэгээ яадэсэн би тэгээд өөрөө ихний блогийнхаа ихний бичлэгийг хийгэнгүүтээ золбогийг YouTube савуудын subscribe дарсан байгаамаа. Ягаад гэвэл би зовлонг нь өөрөө ойлгосон. Миний ганц дурлаж авсан юмных нь энэ микрофоных нь одоо орчноос тусгаарлаа. Дуугийн одоо нөгөө амир мэрэгжлийн төвшөнд бичигтэй микрофоных нь юу гэх юм орлох юм хаалтах юм. За энэ болохоор холболт байна. За энэ USB холболтой. Цэнцэрэн миний камерын дээр амар хөөрхөн. Цаашин яа хөөрхөн. Миний одоо барьж байгаа гар утас маань ингээд надад жоохон хамдаад идэх байхгүй юу? iPhone. Тэгээд яг энэ камер болохоор нэг хөөрхөн жижигэн тэгээ яг ингээ хавсаар хөнгөн. Тэгээ дээрээс нь бас 2 дахь шалтгаан авах гэж дурсан шалтгаан нь энэ камер нь ингээд иргэдэг. Энд нь бас дурлаж авсан байгаа. Нэг ганц 2 шалтгаан. Ийшээ харж ингэж харуулж байгаа. Хүсүүл өөрлөгөө харуулахаар ингээд хийүүлсэн. За тэгээд энэ дотор микрофон байгаа. Бас нэг сонгох болсон шалтгаан маань Bluetooth Wi-Fi та. Окей, одоо камертайгаа танилцуулаад энэ л ямар хэл сонгох вэ гэж. Ер нь бол камертайгаа танилцах гэж 2-3 өдөр надад зарцуулах юм шиг байна. Сая би жоохон камерныхаа тохиргоог хийгээд доторх тохиргоог хийчээ. За одоо бүгдээрээ юу яа? Memory card авсан бас. Тэгээд цүнх авсан камеруудаа зориулаад чи цүнх нь авсан юм. Авсан. хамгийн гол юм. Нөгөө гар авсан. За нэг онгол авсан. За энэ гарна. За энэ гарна. За гар энэ ингээд тийм ээ. Ингээд барьж үзээгүй цааш нь юм гэж болохоор мэдгүй юм их байна. Хичнээн бичлэгийг үзсэн ч гэсэн. Энэ батарейна энэ гарын минь гэр байна. За нөө чүсэн шүү. Миний memory card 69 евро 69 70 евро юм. 70 евро гэсэн юм. За яаж юм бэ? Нараа ингээл өөр автоматар эргүүлэхэд юу хийх тийм ээ? Чангарч тийм ээ. Тэрэнцэн
камермен бэлэн болсон бүрэн таамаглагдсан. Одоо ямартайч блог хийхэд хамгийн сайн камер гэж зөвлөгдсөн байсан ихийг YouTube руу камерны үнэ ерөнхийдөө хэд болсон бэ гэхээр камерын үндсэн үнэ нь 709 евро. Одоо монголоор 2 сая 700